Улсын баялагийг иргэдэд тэгш хуваарлах гэсэн нэг алхам нь Иргэн бүрт Эрдэнэс 5 толгой компани 1072 ширхэг хувьцаа олгосон явдлаа. Гэтэл иргэд хувьцаатай нэртэй ч хизээч хувьцаанаас ашиг хүртээгүй өнөөдрийг хүрсэн нь Эрдэнэс 5 толгой компани ашигтай ажилласан ч зээлээ төлж барагдуулаагүй байгаатай холбоотой. Иргэд Эрдэнэс 5 толгой компаниас олгосон 1072 хувьцаагаа өөрийн өмч болгосон эсэх хизээ хувьцаанаас ашиг хүртэх зэрэг асуултыг одоо ч тавьдаг. Тэгвэл Эрдэнэс 5 толгой компанийн хувьд одоогоор иргэд хувьцаагаа зарах эсвэл ашиглах зэрэг ямар нэг хөдөлгөөн хийх боломжгүй гэдгийг тайлбарласан юм а. Ер нь бол хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хувьцаагаа ноогдол ашиг олгох уу гэдэг талаар ярилцдаг. Энэ жил бол ноогдол ашиг олохгүй гэдэг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэр гарсан. Гол нь ноогдол ашиг гэдэг юм хизээ олох вэ гэхээр компани үр төлбөргүй болоод тэндээсээ үр төлбөргүй болчиход тухайн жил үр ашигтай ажиллавал тэр ажилласан ашигаасаа хэдэн хувийн ноогдол шиг хэлбэрээр дараах вэ гэдэг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийддэг. Тэгэхээр саяны энэ жилийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар бид тодорхой хэмжээний өртөө байсан. Эдгээр бид шалтгаан өрийг дараад гадна талдаа үр төлбөргүй болсон ч гэсэн нөгөө хөгжлийн банкн дээр байгаа 200 сая долларын өр маань байж байгаа. Тэгэхээр тэр өрөө бол бид нэр энэ ондоо багтаага ямар нэг тийшгээр хэлбэрээр шийдчихье гэдэг дээр одоо ер нь бол компани ажиллаж байгаа. Тэгэхээр энэ асуудал маань шийдэгчвэл эрхчлийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар бол мэдээж ноогдол ашиг өгөхгүй тухай асуудлууд яригдах байх. Сонгуулийн үеэр иргэд хувьцаагаа мөнгө болгох гэж хошуурч цөөнгөө иргэд хувьцааныхаа 30%-ийг 300 мянган төгрөгөөр үнэлж зарсан. Тэгвэл энэ үйлдэл нь улс төрчдийн овлохгүй зам байсан гэдгийг Эрдэнэс 5 толгой компаниас мэдээлж байна. Бас их хэрэгтэй болсон. Өнгөрсөн сонгуулийн үеэр өмнө засаг барьж исэн засгийн газар одоо бас л тэр их буруу шийдвэрлэдэг. Тэр хувьцаагийн чинь бүгдийг мөнгө болгож худалдаж авнаа гэсэн тийм юу сонгуульд зориулж одоо бас л нэг популист тийм юм хийж байгаа. Тэгээд тэнтэй холбоотойгоор зарим хүмүүс хувьцааныхаа талыг зараа 100 мянган төгрөг авсан талын зараагүй гэсэн тийм тэр бүртгэлийн асуудлууд хүртэл одоо цэгцлэгдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол тухайн үед л тэр засгийн газараас гаргаж ирсэн тухайн тэр ихсэн л гаргаж ирсэн шийдвэрлээс одоо л энийг хувьцаагийн дуустал авахгүй гэдэг юм биш. Одоо зарцнууд нь бол зарцнаар өнгөрөөгөө зараагүйнуудын хэдэн шиг хүлцсэн байна. Тэр тоогоор нь одоо ингээл нэрэн дээр нь гараад ирж штэ. 1072-өөс нь бол талын зарцсан бол 500 болцсон л гэж байна. Хувьцааг эзэмшиж байгаа үед тухайн компани ашигтай ажилласан тохиолдолд ноогдол ашиг авдаг. Түүнчлэн хэн нэгэнд гэрээсэржүүлдэг, бэлэглэж болдог. Мөн компани төлөөлөл удирдах зөвлөлд орж шийдвэр гаргаж ажиллахын тулд хувьцааг төвлөрүүлэн худалдаж авдаг байна. Харин одоогоор иргэдийн хувьд хувьцаагаа өмчилж авсан ч захиран зарцуулах эрх нь бүрдээг байгаа юм а. Тиймээс иргэдийн хувьд Эрдэнэс 5 толгой компани ашигтай ажиллаж, өр зээлээ хурдан хугацаанд төлж барагдуулж, иргэд ноогдол ашиг хүртэх